2019 оны 10 дугаар сарын 2-оос эхлэн Дархуул аймгийн эрүүл мэндийн газраас санаачлан өрхийн эрүүл мэндийн төвөгүүдэд туршиглан 15-аас дээш насны иргэдийг халдварт болон халдварт тус өвчнөөс урьдчилан сэргийлэх эртүүд илрүүлэх үзлэг шинжилгээнд хамруулж эхэллээ. Амьдралын буруу хөвчлээс үүдэлтэй халдварт тус өвчний эзлэх хувь нь жил бүр нэмэгдэж нас баралтын гол шалтгаан болоод байгаамаа. Тиймээс эрүүл дарханчууд, сүрээгүй дарханчууд халдварт тус өвчнөд тэмцэх дэд хөтөлбөрүүдийн хүрээнд энэ удаагийн эрэлрүүлгийн цогц үзүүлгийг эрүүл мэндийн газраас өрхийн эрүүл мэндэд төшөглөн явуулж байгаа нь энэ юм а. Өрхийн эрүүл мэндийн төв дээр бол үзлэгт хамрагдвал зохих 8100 орчим иргэд байгаа. За тэгээд энэ үзлэг шинжилгээг бол 10 төрлийн нарийн мэргэжлийн эмч үзнэ. За 5-аас 6 төрлийн шинжилгээнүүд хийгдэнэ. За дээр нь өрхийн эмнэлэг дээр одоо хийгддэг 5 төрлийн илрүүлэг үзлэгийг мөн одоо илрүүлэг үзлэгээс хоцрогдсон хүмүүсээс хамруулах зорилготой байгаа. За мөн одоо гэрийн суулгын тусан жүжиглэх хэвтрийн хүнд өвчтөй иргэдэд гэрээр нь бол нэгдсэн эмнэлгээс суулгын баг явж очиж газар дээр нь тусан жүжиглэгээ үзүүлнэ. За мөн иргэдэд халдварт тус өвчний мэдээллийн талаар одоо сургалт сурчлагын ажлыг бас зохион байгуулахаар төлөвлөд эхлээд явж байна. За өнөөдрийн байдлаар иргэдийн хамралт болоод бас нэлээд сайн хамрагдаж эхэлж байгаа байдалтай байна. Өнөөдрөөс эхэлж байгаа энэхүү үзлэг онцлогоог 12 дугаар сарын дуустал баг тусбар дээр үргэлжлэн хийгдэнэ. Ингэснээр дарханчууд халдварт тус өвчнийг эрт үедээ илрүүлж урьдчилан сэргийлэх боломжтой болж байгаамаа. Мөн азлагдсан гэр хорооллын иргэдийг нарийн мэргэжлийн эмч нар очиж үзлэг хоригдлогоонд хамруулахаараа онцлогтой. Энэ үзлэг шинжилгээнд бүгдээр нь чухал хамрагдаж байна. Их баяртай байна. Баярлж байна хүүхдүүдээ. Хоёрдугаар читгэж очно очрол тохоо хэсэл байдаг л. Арийн нэг зүйлээс таатаа багийнхаа хам таалахж кэсийн юм шиг таалахж үү. Энэ бол таалагдж нэг сайхан байна. Би ч одоо бас нуруу нуухс муута одоо нүд муута тэгээд энэ бол бүр их боломжийн асуудал байна. Их сайн байна. Энэ бол их сайн байна. Ингэж үзүүлж байгаа их сайхан юм байна. Аймгийн эрүүл мэндийн газар нэгдсэн эмнэлгийн эмч эмнэлгийн 50 мэргэжилтнүүд 10 төрлийн үзлэг онцлогоог энэ хүрээнд хийх юм а. 15-аас дээш насны бүх иргэд энэхүү үзлэгт хамрагдан амьдралын буруу хөвчлээс үүдэлтэй халдварт тус өвчнөөс урьдчилан сэргийлэх эртүүдээ илрүүлэх боломжтой болж байгаамаа.